Одоогийн шоконд улс орнууд биелнэ үү? What we see is that the world economy has been Дэлхийн эдийн засаг маш тогтвортой байгааг бид харж байна. shock after shock. Нэг шокийн араас дараагийн шок ирж байгаа ч эдийн засгийн өсөлт 3.3% хүрсэн. But this resilience, as you said, Гэхдээ тогтвортой байдал дахиад нэг сорилт тулгарлаа. and many countries step into Дийлэнх улс орны нөөц болцоо шахагдсан ч тодорхойгүй байдал руу түлхэгдэн орж байна. those that have wisely used the last couple of years COVID-19 болон Украины дайны их үеэр зарцуулсан нөөцөө сүүлийн хэдэн жилд ухаалгаар нөхсөн улс орнуудын байр суурь илүү бат бөх байгаа. they are now in a better position. Our advice to all our members: act Бидний зүгээс гишүүн орнуудад тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед дотоодын эдийн засгаа бэхжүүлэхийн тулд шийдэмгий алхам хийхийг зөвлөж байна. Одоогоор хэн хамгийн их нөөцтэй байгаа вэ? Азийн бодлого боловсруулагч нартай ярилцахад бидэнд хангалттай нөөц бий. Аз өмнөхөөсөө өөр болсон гэдэг. Гэвч үүсэт байгаа нөхцөл байдлын нөлөөгөөр зүүн өмнөд Азийн улсуудын валютууд маш хүчтэй цохилтонд ороод байна. what we see in the world is that Сүүлийн 20 жил түгжиж буй орнууд Азийн эдийн засгийн хямрал болон дэлхийн санхүүгийн хямралаас томоохон сургамж авсныг харж байна. crisis they experienced here in Asia, the Asia crisis. Эдгээр улсууд хоёр үндсэн чиглэлд анхаарсан. And what they have done is twofold. One, Нэгдүгээрт гинтийн цохилтоос хамгаалахын тулд төсвийн чадварыг бий болгож гадаад валютын нөөцөө тэлсэн. build strong reserves. Хоёрдугаарт мөнгөний бодлогын хүчтэй тогтолцоог бий болгосон. On monetary policy, Инфляцтай тэмцэхийн тулд бодит өгөгдөлд суурилсан бие даасан төв банкнуудыг байгуулж чадсан. data-dependent to fight Ингэж чадсан орнууд одоо үүнийхээ үр ашгийг хүртэж байна. benefiting countries. Дийлэнх нь Азийн орнууд. Many of those countries are right here in Гэхдээ дэлхийн техник харвал өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 100% хүрсэн. That is reaching 100% of GDP. Many advanced economies that during previous shocks Өмнөх хямралуудаар эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж дотооддоо төдийгүй бусад оронд ч эерэг нөлөө үзүүлсэн хөгжингүй улсууд одоо тийм алхам хэрэгжүүлэх боломжгүй байна. now are not in a position to repeat it. So every shock that comes on top Нэг хямралын араас дараагийн хямрал эхлэх бүрт дэлхийн нийт улам хүнд байдалд орж байна. difficult position. Give us a sense of the kind of pain that may be in Дайн удаан үргэлжилбэл дэлхийн эдийн засагт учрах хүндрэл ямар байхыг бидэнтэй хуваалцаач. Энэхүү мөргөлдөөний үр дагавар аль хэдийнэ ажиглагдаж эхэллээ. Аялал жуулчлалын салбарт хүн дээр тусч 23 мянга гаруй нислэг цуцлагдаад байна. Газрын тосны үнд барайл нь 80 $, давж тээвэрлэлтийн маршрутыг өөрчлөх асуудал яригдж байна шүү дээ. Well, we know the channels that are already Ормосын хоолой хаагдсан нь улс орнууд нийгэм бизнесүүдэд нөлөөлж эхэлсэн нь тодорхой харагдаж байна. on people, on communities. Нэгдүгээрт эрчим хүчний үн яригдана. First one is energy prices. Аль хэдийн өссөн. They have climbed up. The second Хоёрдугаарт one олон нийтийн итгэл сулрах. it has been eroding. Гуравдугаарт аялал жуулчлал, худалдааны саатал. And trade disruptions. Одоо бүгд бодиттой асуудалтай тулгараад байна. And the question is Гол асуулт нь энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт оршино. from prior experience is that Өмнөх туршлагаас харахад хэрэв эрчим хүчний үн 10%-аар өсөж, энэ нь тодорхой хугацаанд, жишээлбэл 1 жилийн хугацаанд үргэлжилбэл инфляц 40% өснө гэж таамаглаж байна. here inflation would go up, Эдийн засгийн өсөлт 1.1-ээс 1.2%-аар саарна. growth will slow down Өөрөөр хэлбэл энэ бол бидний анхааралд авах ёстой дайны үр нөлөө юм. percent. In other words, Тиймээс бодлого боловсруулагчид үүнд бэлтгэх хэрэгтэй. has to be taken Энэ нь юу гэсэн үг вэ? into account. Энэ нь төв банкнууд түүхийн эдийн үн болон валютын зах зээлийн аль алинд нь илүү их анхаарал хандуулах ёстой гэсэн үг юм. Central bankers have to be more attentive Хөгжиж буй орнуудын валютын суларч байгааг бид харж байна. on the price front. Энэ нь ам доллараар зээл авсан улс орнуудын хувьд өрийн санхүүжилтийг илүү үнэтэй болгож байна гэсэн үг. Currencies depreciate. Экспортод төвлөрсөн орнуудын хувьд экспортынхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр эрсдлээс бага зэрэг зайлсхийх боломжтой. The service of that more expensive. Улс орнуудын шийдвэр гаргагчдын хувьд би өмнө олон удаа хэлсэн зүйлээ давтан хэлмээр байна. Compensation by having more Эдийн засгаа хамгаалах бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт маш болгоомжтой хандаарай. fiscal authorities in Нөхцөл байдал тааруу үед санхүүгийн нөөцөө шавхсан бол сайжрах үед нь сэргээн босгоорой. time and again Зарим улс орнууд энэ зөвлөгөөг дагаж байгааг анзаарсан. deploy your Үндэ Азийн улсууд нэлээд сайн байсан. when you deplete it in bad times
police in good times. Гэхдээ нөхцөл байдал сайн үед олон улс оронд төсвийн сахилга бац суларч байгааг харж байна. But we also see many countries in good times relaxing. Гинтийн цочрол шокууд илүү ойр давтамжтай өрнөж байгаа энэ үед хэтэрхий тайван байж болохгүй. Shocks. You talked about how Asian currencies are reeling. Та Азийн валютуудын ханш хэрхэн суларч байгаа талаар хэллээ. Энэ нь ам долларын ханш чангарч байгаатай холбоотой. Ам доллар чангарснаар Азийн орнууд өрөө төлж чадахгүй байх вэ гэдэгт та хэрэг санаа зовж байна вэ? Well, the reality is that the dollar actually is regaining Ам доллар алдагдсан үнцнийхээ зарим хэсгийг эргүүлээ авч байна. value. So Дундажлаад харуул ам долларын ханш хит их чангараагүй. excessively appreciated. Мөн түрүү хэлсэнчлэн Азийн экспортод тулгуурладаг олон улс орны хувьд энэ бүхэн ерөнхийдөө экспорттой холбогдож ирнэ. Is about exports. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудын валютын ханш суларч байгаа нь давуу болон сул талыг хоёулангийн авчирна гэсэн үг. On one side, yes, it makes servicing that Нэг талаас тийм ээ ам долларын ханш чангарах нь үрийн эргэн төлөлтийг илүү үнэтэй болгоно. exports more attractive. Гэхдээ нөгөө талаас энэ нь тэдний экспортыг илүү сонирхол татгүйц өрсөлдөх чадвартай болгодог. Developments and keep Тиймээс бидний хувьд анхаарах ёстой зүйл бол зах зээлийн хөдөлгөөнийг сайтар хянаж тайван байх явдал юм. don't rush to any conclusions. Шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. The fund, we are very careful to collect Ямар ч дүгнэлтэд хүрэх гэж яарах хэрэггүй. to any Энэ бол эхэн үе гэдгийг сана. Олон улсын валютын сангийн хувьд бид мэдээлэл цуглуулахдаа маш болгоомжтой ханддаг бөгөөд ямар ч дүгнэлтэнд хүрэх гэж яардаггүй. Үүнээс гадна олон талт формуудыг ашиглахаа мартаж болохгүй. to compare notes. Жишээлбэл бид 4-р сард олон улсын валютын сан болон Дэлхийн банкны хаврын уулзалтуудыг зохион байгуулж бусад байгууллагуудтай эдийн засгийн төсөөллүүдэд харьцуулах болно. The IMF COVID-19 сар тахлын үед олон улсын валютын сангийн хэрэгжүүлж чадсан хамгийн нөлөө бүхий бодлогын платформ нь төв банкнууд болон сангийн сайд нарыг нэгтгэж тодорхойгүй байдлын ман дундуур харж зөв шийдвэр гаргах боломж бүрдүүлж өгсөн явдал юм. our members Энэ удаад ч би гишүүдээ хамтран ажиллаж юу болж байгааг ойлгож шаардлагатай арга хэмжээ аваасаа гэж хүсэж байна.